Ард түмэнтэй хамт нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Та бүхэн анхаарлаа хандуулна уу. Тэгэхээр манай энэ удаагийн дугаарт одоо бөхөр ярих юм бол мөнхөд таврахтай дөцүүлж ярих Ахмад Усчин Арслан одоо манай нэвтрүүлэгт оролцож байна. За тэгэхээр танд энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Бөхөр мөнхөд таврах гэсэн баярлалаа. Басандаа бол одоо би одоо бөхөр мөнхөд таврах юм да. Таны хувьд ер нь хичнээн жил одоо Ахмад Усчин мэдээж бөхөр ярихаар юм учраас мэдээ хэдэн жил ер нь яг би хүүхэд байхын хүүхдийн паркт нэг баавгаатай бассейн гэдэг байсан. Тэр нь л одоо нэг 7-8 тагаас сэлжлээсэн л да. Сэлжэл тэгээд дараа нь Германд оюутан болоод очихдаа одоо бас Герман багшаар заалгаж ирсэн. Одоо тэгэхээр та хэдэн жил гэсэн үг юм бэ? Одоо нэг 40 гаруй жил 40 жил сэлжлээ гэсэн үг л да. Энэ жил нэг юм харамсалтай тоон л да. Одоо он гарсаар нийтдээ 65 хүн усан даймаа алдсан. За одоогийн байдлаар 3 хүн олдохгүй байгаа. 90 сурвалжлагдж байгаа. Ерөнхийдөө усан живтчихсэн тийм үү. Тэгэхээр ер нь бас их монголчууд хэдий харьцангуй бусад орнуудтай харьцуулахад усгүй газар гэж бас хэлж болно тийм ээ. Далайн нуур ч юм уу бас цөөхөнтэй. Тэгвэл ер нь энэ хүмүүс усан цэлэх шаардлагатай юм байна гэдэг бас эндээс харагдаж байгаа юм л да. Анхан шатны ер нь мэдлэг олж авахд ер нь хэр их хугацаа бас зарцуулагддаг юм болоо. За өөрөөсөө хэлээ шин 65 өнөөдрийн байдлаар энэ оны эхний 8 сарын донд хүртэл 65 хүнээс орчод байгаа усан живж одоо бас 3 хүнийг хайж байгаа олдохгүй. Тэр усан сэл сурах гэдэг нь хүн үнэхээр идэвхтэй бассейн сэлээд багшаар заалах юм бол одоо хүнээсээ шалтгаална л да. 7 хоногийн дотор сурч анхан шатны мэдлэгтэй болох хүн боломж бий. Тэгээ бассейнд одоо мөнгө төлөөд бассейнд нэг сарын дотор бол ямар ч юм сурах боломжтой гэж үздэг тийм. Тэгэхээр бол сүүлийн үед л одоо бороо уур ихтэй байна. Гол усанд битгий ор гэдэг. Гэхдээ энэ ч одоо хүнийг байлгээд хичнээн чариглаад хүмүүс усанд ороод байна. Тэгэхээр бол хүмүүс усанд орхон зөв л дээ. Гэхдээ хамгийн гол нь усан жоохон сэлд сурчаад, усан сэлэх тийм боломжтой болчоод багшаар заалгачаад тэгээд орох хэрэгтэй. Жишээ нь бол нэг усны 3 алтан дүрм гэж үүднэ. Одоо Германд бол бүх одоо усанд ордог далай цөөрмийн одоо ирэг дээр бичээстэй байдаг юм да. Намаа оюутан байхад нэгдүгээр алтан дүрм бол одоо чадахгүй хүн мэдэхгүй газар ганцаараа битээ орж байгаа. Мэдэхгүй газар гэдэг нь юу гэсэн үг вэ? Ерөөсөө одоо манайхны хэлдгээр эргүүлэхтэй байдаг юм уу? Одоо юутэй ч гэж болно. Доороо цүнхээлтэй эсвэл одоо төмөр торч үж болно. Хог хаяглаж болно. Тийм газар хамаагүй битээ ороо хаттай жиж болно. Хоёрдугаар дүрм бол их хоол идсний дараагийн хүн усанд орж болохгүй. Хоолоо шингээгээд нэг 2 цаг хагасаас 2 цаг болсны дараа усанд орохгүй яг шууд усанд ороод сэлэхэд бол бөөлж сүрээд талгаа иргэ явчих. Тийм талгаа. Дараагийн 3 дахь алтан дүрм бол их халууцж жагаад хүд усанд огцом орж болохгүй. Заавал одоо талгаа норгож бие усан дасгаж хүтэн устай дасгаж ийж усанд орох. Тэр тохиолдолд одоо шүрнэс татах гэсэн тийм аюул байхгүй л дээ. Тэгэхээр би бол хүмүүсийг бол усанд оржээ гэж бүр зөвлөмөр байгаа байхгүй. Усанд сайн ор. Бишээ энэ тулд одоо лавл 40 жил орж байна. Одоо миний биен дээр гарсан нэг ямар нэгэн шарх сориг гэж юм байхгүй. Ус бол одоо хүнийг бол хамгийн эрүүл авч явдаг спорт. Одоо жишээ нь 80 оны дундуур зүүн Германы эрдэмтэд судалгаа гаргасан байдаг. Ямар спорт хүний биед хамгийн эрүүл вэ гэдэг. Тэгээ нэгдүгээрт бол усан спорт болдог. Усан спортын сэлэлтийн төрөл. Харилтын одоо нөгөө трамплинаас харих нь сэлэлтийн төрөл. Хоёрдугаарт бол юу болдог юм цанаар гулгах. Гуравдугаарт холын зайн гүйлт гэж. Өөрөөр хэлбэл энэ 3 спортыг хийж яхад бол хүний бие гойлог болно, эрүүл чирэг болно, илүү жин багт байхгүй болно. За түүнээс гадна одоо шиг усан сэлэхэд гэдэг одоо хүний биеийн бүх булчин хөгжиж байгаа. Хурууны булчин, чихчийн хурууны булчин хүртэл хөгжиж штэ. Ингээ ус татхад тийм ээ. Хөлний хурууны хүртэл булчин хөгжөөд ингээд усыг согж яхад. Тэгэхээр усан сэлэх гэдэг бол одоо хүний биед бол маш чухал хэрэгтэй юм. Тэгээд хүмүүсийг битээ сэлгэж хийж болохгүй л дээ. Жишээ нь харахгүй шин битээ гэмт хэрэг гараад байна гэдэг ажил гарал хүн харахгүй шин ганцаар явахаас арга байхгүй. Тэгэхээр бол манайх шиг энэ усгүй газар яагаад ийм олон хүн живээд байна гэхээр ерөөсөө усны мэдлэг маш муу. Тийм ч болохоор би бодож байна эх оноос эхлээд одоо бүх дүүргүүдэд усан бассейн байгуулна гэж яриад байгаа шүү дээ. Тийм хурдхан шиг болоосоо л гэж бодож байна. Тэгэхээр усанд сэлэх гэдэг маань өөрөө эрүүл мэндэд сайн. За тэгээ малангуяа одоо эмэгтэйчүүд чинь махлаг эмэгтэйчүүд турах гал янз бүрийн витамин тариа хүртэл хийлэгдэг. Тэгвэл усан сэлэхэд ер нь их болох нь шүү дээ. Тийм. Тэр ямар ч тариа хийх шаардлага байхгүй. Жишээ нь одоо нэг бассейнд очиод тэр ээжийнхэн оронд энэ голын хүүтэн усанд ирээд энэ дотор хөдлөхөд нэгдүгээрт байгалийн ус гэдэг бол өөр үүдэл та.
Жишээ нь Василь сэлэх сайхан гэхдээ гол сэлэх шиг сайхан байж чаддгүй байхгүй. Тийм болохоор би бол одоо баг намар ороо болтол баг анхны сас ортол баг боломж гарвал өдөр болгол энэ гол дээр ирж байгаа л доо. Тэгээ туулгалт ч одоо эргэн тойронд нь барилгын хогон материал хаяад ч юм уу те. Тэгээ ерөнхийдөө барилгын хогон материал хайчихсан. Одоо та бүхний хоёуланг гэж одоо харагдаж байгаа шиг ийм их хог хаягдaltaй газар тэгээ усанд ороод биемийн дээр юм гарах ч юм уу зүгээр үү? Гэхдээ одоо би бол болж игэл одоо боломжоор л яг эрэг дээр байгаа тэр хог өөрөө ганцаараа ч гэсэн ганцаараа байж байгаа тохиол ганцаараа ч гэсэн цэвэрлдэг. Энд усанд орж байгаа хүмүүст хэлээд өгөө та нарын ууж байгаа эхний шилийн юмудаа цэвэрлэл хогийн цэвэрлэл гэж хэлдэг. Тэгээ ганцхан үнэхээр бид хэлэхгүй нь бол төрийн бодлого байх хэрэгтэй. Шинэ төрд байгаа нөхдүүд нь дампуурсан байхад иргэд бол дампуурал ингээд хогоо аимшигтай хийж штэ юм бол. Тэгэхээр иргэдэд бас шууд буруу өгөхөд хэцүү байх. Төрийн бодлого байх хэрэгтэй л да. А зүгээр усанд орлоо гэдэг өнөөдөр хүртэл надад би энэ дээр гарсан юм бол ерөөсөө алга бай. Тэгээд ер нь хүн бол хит бас нэг одоо 21 дугаар зуунд одоо шинэ ухаан батлаад эхэлжсэн. 20 дугаар зуунч бараг батлаад эхэллээ. Хүн хитрхи бүр цэвэрч байгаа, бүр супер цэвэрч байгаа гэхээр тэр хүний эсрэг хүсэл байхгүй болт. Яг нь хаяа нэг юм шорон дээр өнгөрчлөө байх хэрэгтэй. Хаяа нэг юм усанд орж явахад буруу юм ерөөсөө байхгүй. Одоо шинэ Улаанбаатарчуудын тал хувь нь одоо шалгичны аллергитэй болчлаа гэдэг. Тэгэхээр энэ байгаль дүргэлж гарчих хэвээр. Байгаль дээр ирээд энэ шороо тоосын адилхан үнэртэй дэж байгаа хүнд л тийм гарахгүй л да. Одоо хоёлаа усан зэлэх үү? Би одоо ингээд авах гэж байна. Тэгэхээр дөнгөж сая миний ажил костюм бичагтаа зогсож ирсэн нүдний шилтэй костюм бичагтаа зогсож ирсэн бол одоо мөн уснасаа усныхаа хувцастаа зогсож байна. Тэгэхээр таны хувьд сая ярьж байлаа шүү дээ 10 гаруй хүнийг аварсан гэд тийм ээ. Тэгэхээр уснасаа аварсан тийм хүмүүс ч одоо нөгөө шудраг журамжлөө шагнал медаль аваад нөгөө улаан гишүүн бас их шагнал аваад бас бүх хөвлөндөл хэрэгсэр гараад боо юм болж ирсэн шүү дээ тий. Таны хувьд ер нь тэр тал дээр ч юм уу анхаарлаа хандуулаа магадгүй өөрийнхөө PR-ыг өсгөх тал дээр ер нь ажиллаж ирсэн юм уу? Үгүй би ч одоо усанд одоо хүн живж яхад юм PR өсгөх юм шудраг журам тийм бодогдохгүй шүү дээ. Арай ч нэг юм амьд гаргаад аваад тэгэл явбал тэгэл болоо явчихгаас үгүй чамайг нэрийг хэн гэдгийг яад ингэж тийм асуух боломж байхгүй. Зарим нь ухаангүй шахуу эмдэг дуудаад яваад гэн. Саяхан хэдхэн хоногийн өмнө одоо яг миний тэр ордог газарт 23 та хүн нас орсон ч игээд. Хэдхэн хоногийн өмнө. Тэрний урд өдөр манай нэг шав одоо Лука гэдэг юм да тэр шав манд яг живцсэн хоёр хүний гаргаад авсан. Бүр яг доош орцсон байсан. Нэг нь гарч ирээд гадаа гарч ирээд ухаан орсон. Нөгөөх нь ухаан орохгүй тэгээд эмнэлэг очиад эмнэлэг тухайн орсон гэж байгаа байхгүй. Шинэ бид бол одоо нэг хүн авчаад одоо юу гэдгийг яг шудраг журмын төлөө хүн аварна гэдэг тийм ойлголт байхгүй. Гэтэл хүн аварна гэдэг би түрүү хэлсэн маш хэцүү. Үнэхээр нэг дурлаад байх ажил биш. Өөрөө хамт хүж болно. Татагдаад орж болно шүү дээ. Тэгэхээр улаан гişүү яа дөрөв нэг 2-2-оор сонгуулсныг дэрэг улаан гişүүнээс л өөрөөсөө асуух. Би бол одоо 40 жил усан сэлж яахэд би 2 хүүхд сонгуулчлаа сэлж чадахгүй дээ. 2 жоохон хүүхэд. Тэр бол худлаа. Яста ам дүүжиж хүн авардаг байхгүй. Тэрнээс зүгээр сүртэй ороод хүн аварчин гэдэг тийм ойлголт байхгүй. За би түрүү нэг дөрвөн сэлтийнхаа тухай хэлье. Эхлээд би бол тэрийг хатараа хэлж байгаа. Одоо л ингээд тэгэхээр юу байгаа шүү дээ. Таны хувьд Монгол улс олон улсын давцанд усын спортоор гарах бол ер нь боломж байгаа. Монгол хүн төвчээртэй тэр тусмаа холын зайд гэж юм тийм үү. Тэгвэл яагаад өнөөдөр бас ингэж хөгжлийн төвшний тим бас сайн байж чадахгүй байна. Хүмүүс яагаад усын спортод төдийлөн сайн дурлахгүй байгаа юм бэ? Олон шалтгаан байна. Жишээ нь би яагаад Монгол хүн боломжтой гэдэг Монголоос ялгаа байхгүй хятад өнөөдөр дэлхийн олимпийн маш олон аврахтай шүү дээ. Тэгээ монголчууд чи хятадаас хизээч бяртал байсан байхгүй чэйжний бяраар илүү л байсан. Усан сэлэхэд хамгийн гол нь чэйжний бяр хэрэгтэй тий. Тэгэхээр Монголд бол энэ боломжтой гэсэн. Яагаад болохгүй нэгдүгээр төрийн бодлого байхгүй. Бүх хүмүүс бүхөрлдүүлэх гэж болохгүйсээ морил уралдуулах гээд морил уралдаад хүүхдүүд нь унаад нас орчин бүхөрлдөх гэж байгаа бол бүгдээр таргалаад бүдүүрээд тэгж болохгүй. Эцэг бас 21 дугаар зам гэдэг чигээр орчин үе болж байна. Усан сэлээд би тэр үйлсэн гойлог сайхан болно гэх тийм ээ. Тэгэхээр төрийн бодлого байх хэрэгтэй. За түүнээс гадна усан спортын холбоо бол хангалттай сайн ажиллаж чадахгүй. Одоо шинэ сүүлийн 10 жилд улаан сайд усан спортын холбооны ерөнхийлөгч гэдэг. Багшныхаа нэрийг ч мэдэхгүй. Юу тэмцээнд явж байгаа хүүхдүүдэд битэл багшныхаа нэрийг ч мэдэхгүй. Сүүлийн үед холбооны хуралч гэж хаа гэдгийг мэдэхгүй. Бид нар анх нь усан спортын холбоо гэдгийг анх байгуулад улааны нэг сангийн сайд байхад нь гайвуулж манай ерөнхийлөгч болооч гэсэн биш. Өөрөө ерөнхийлөгч болчоод бидний бүгдээрийн шахсараад гаргацсан мөнгөтэй эрх мэдэлтэй байсан. Одоо яг усан дэлгэхтэй тэр усан спортод одоо ястай амнасаа бараг зарцуулах шахуу явж байсан, улсын аваргуулж байсан маш олон хүн өнөөдөр усны холбооноос хол байгаа. Би шинэ 83 оны улсын аварга хийж байсан. Өнөөдөр усын холбоонд усан спорт сонирхчдын холбоонд ямар ч сонгуульгүй болчихлоо. Одоо бол би тэргүүлэгч гишүүн байлаа, хяналтын хороог нь хариуцдаг байсан.
Өнөөдөр альчгүй бидний бүгдийн шахаа гаргачихж байгаа. Тэгээ зөвхөн бизнес хийх зорилготой улааныг тойрон хүрээлсэн хэдэн хүмүүсийг л усны холбоонд оруулсан. Тэр нөхдүүд бол усан спорт гэдгийг мэдэхгүй, усанд ч бараг хөлөө дурж үзээгүй нөхдүүд л байгаа байхгүй. Одоо өнөөдөр ерөөсөд мөнгөний төлөв ийм болчиход байна. Тэгэхээр ус гэдэг бол ямар нэгэн улс төртэй холбох ёсгүй л гэж би бодож байна. Монголд ер нь усчин хүн хэд вэ? Өөрөөр хэлэх юм бол яг бүр мэрэгшсэн, яг тэр боловсролыг одоо юу гэдэг чи эзэмшсэн тийм хүн үү? За яг уу яг усан спортын дасгалжуулагч мэрэгчлэр гадаадд буюу одоо хуучнаар зөвлөлтөд төгсөн 4 хүн байдаг. Нэгдүгээрт Баяраа багш байсан. Тэр багш маань энэ бассейнийг анх одоо Филатовтай нийлжээж одоо бассейн байгуулах ажлыг Цэдмол Филатоваа нийлж бассейнийг анх байгуулсан. Тэр багш маань бурхан болсон. Тэр хүн бол би түрүү хэлжсэн 66 оны улсын авраг байсан. Дараагийн нэг хүн бол хин саксны дам багш байгаа. Одоо сакс тоглодог дам багш маань яг усан спортоор төгссөн. 3 дахь хүн Бадрах гэдэг багш байсан байгаа. Тэр хүн маань усан спортоос даанч хол байгаа л да. Бизнес хөвгөө явцсан. Одоо 4 дахь багш нь бол энд байгаа энэ Баяр сайхан багш байгаа. Баяр сайхан багш бол зөвлөлтөд усан спортоор төгссөн. Түүнээс гадна 17 хүүхэд багш их сургуулийн бие тамирын ангийг усны ангиар төгссөн 17 хүүхэд байдаг. Өөр бол байхгүй. За яг одоо усанд үнэхээр элэгтэй ингээд нач шиг өдрө болгон ингээд туул дээр намар болтлоо ордог хүн бол өндөө байхгүй өөр байхгүй. Яг манай усны хэдэн багш нар бол ажилтаа болохоор өргөл наттай хамт орж чадахгүй. Гэхдээ бас усандаа сэлээд өдөө нэг 5 6 хоёрын багш нар байгаа. Тамирчид бол одоо үнэхээр хэцүү болчлоо. Хуучин бол бассейнд ороход харьцангуй хямдхан байсан. Өнөөдөр бол зах зээл гэдэг бүх юмны үнэтэй болсон. Бассейнд ороход хүртэл бид нар мөнгө төлж орж байгаа. Эрдэнэтэд бол Эрдэнэтийн гокийн харьяанд байдаг болохоор бас хямдхан тийм болохоор Эрдэнэтэд бол усан спортод илүү хөгжиж байна л да. Ягаад тэгэхээр гокийг дагсан бассейн бол бараг чөлөөтэй шахуу байдаг. Тийм л байна. Таны хувьд бас өөрөө төрийн бас байгууллагад ажилладаг. Өөрөөр хэлэх юм бол усын спорт таны хобби эсвэл чөлөө цагаараа хийдэг ажил болж тарж байна тийм. Гэхдээ энэ бол одоо би энд сэлснээр ямар нэгэн цалин хөлс авахгүй. Би бол бүр Facebook дээр хүртэл бичдэг шүү дээ. Би өнөөдөр тэдний өдрийн тэдэн цагт усанд орноо. Их тэнгэрийн амнаас зүүн тийшээ 1.8 км тийм уртрагийн тийм өргөргийн тийм газар сэлж дуртай хүмүүсээр техник заалгаараа л гэдэг. Ирдэг хүмүүс маш цөөхөл байдаг байхгүй. Зарим нэг нөхдүүд нэрэнгуутаа миний үгийг сонсохгүй. Тэгэл харсаар өдр хэлж байгаад одоо живж байгаа хүмүүс зөндөө байдгийг. Усын спортоор хичээл хийх хүсвэл танаар үнэгүй хичээл заалгаж болох нь. Одоо гол дээр ирвэл би заагаал өгөн тэнд бол ердөө хамт байж байгаа тэр үед бол би хинт шата нэг төрөх шаардахгүйгээр ингэж сэл гар хөлөө ингэж хөдлөг ингэж болохгүй гэдэг би зааж өгдөг л да. Тэгээд би дахин хэлээ монголчууд тандаад өөрөө хэлбэл усанд нэгдүгээр ирдэж бардаж болохгүй. Ялангуяа би сэлэнгийн хөөхтэй би орхны хөөхд би насаараа энэ гол дээр өссөн сэлгийн гэж ярьж байгаа л живдэг байхгүй. Ягаад гэхээр тэд нар техник ерөөсөө мэдэхгүй. Яг одоо бидний хэлдгээр гудамжны маягаар сэлдэг техник байхгүй. Тэгээ тийм юм бол чи нэг километр зогсдгүй сэлж чадахгүй шүү дээ. Тэгээ би бол чадна манай хөөхд бол километр байтгаа сэлчин тийм ээ. Зогсдгүй сэлнэ. Тэгэхээр зогсдгүй сэлж сурна гэдэг бол бас өөр. Техниктэй байж зогсдгүй сэлж сурна гэсэн үг. Амрахгүй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бол энэ багш нараас авал асуух хэрэгтэй. Усны мэрэгжлийн хүнээс усан сэлж сурсан хүнээс асууж яж усанд орохгүй голд орно гэдэг үл тийм амархан биш. Тэгээ би түрүү хэлээл та түрүүний өөрөө чи асууж ясна чи эмэгтэйчүүд одоо элдэв эмтан ууж явах оронд урсгал усанд цохиулаад усан дотор байхад маш хурдан энерги зарцуулдаг, турдаг байхгүй юу? Аппетит сайн болно, гүйж сайхан болно. За тэгэхээр ус харахаар нөгөө хүн амардаг гэж ярьдаг шүү дээ. Ус харахаар амгалан тайван болдог гэж ярьдаг. Таны хувьд өөрөө бас ингээл тэмцэгч гэж хүн бас хэлж олно шүү дээ, тий. Одоо саяхан нэг гэхэд л та Америк нэгдсэн улсын дид ерөнхийлөгч одоо Монголд ирэх гэж байгаа нь бол стай нарай буруу, тий. За хэрвээ ингэж ирэх юм бол цөмийн хаягдлыг Монголд бушруулах гээд байна гэж тэмцэжсэн. Ер нь усаа хараад тайвшраад сэтгэл санаа нь тайван болох нь. Гөрн би бараг өдөртөө тэмцэж годомж ярилцаад бассейнгээ энэ гол дээр тавьширдаг гэж хэлэхэд бараг болох байх. Гол дээр ихэд бол тайван л да. Урсгал хараад байж хахад хүмүүс айгүй тавьширдаг л да. Гэхдээ одоо улс төрийг нэг устаа хойлж ярмааргүй байна хамаагүй. Артлааха хүний амьдралд юу ч болж болно. Жишээлбэл одоо ингээл усанд одоо муугаар ярих юм бол живэх үед ч юм уу хүн ер нь сэлж чадахгүй ч гэсэн өөрийгөө ер нь яаж аварч гарах боломж байдаг юм бэ? За яг одоо үнэхээр
хэцүү л дээ. Усан сэлж чадахгүй хүн өөрийгөө аваад гарна гэдэг хэцүү үед бол маш л хэцүү гэсэн. Гэхдээ хамгийн түрүүний юм бол сандарч болдог байхгүй. Ерөөсөө усан живж байгаа хүмүүсийг ихэнх нь сандарснасаа живчдэг. Шалихгүй усанд. Одоо энд миний ордог тэнд газарт бол одоо жилдээ 4-5 хүн өнгөрдөг. Хилээд ахад монголчууд бол ерөөсөө айгүй хинэггүй юм уу? Эсвэл зарим нэг тэгэд энэ хөгшин ер нь юу хийгээд байдгийг. Би насаараа гол дээр сэлсэн юм аа. Би сэлэнгийн хөхөд гэж байгаа л живчдэг байхгүй. Тэгэхээр усанд гол сэлэх бассейн сэлэх хоёр бол тогтмол усан сэлэх хоёр бол шал өөр. Тогтмол усанд бол хүн живэхэд амархан байдаг байхгүй. Ягаад бол урсгал усанд бол урсаа явчих шүү дээ яаж хийж байгаа. Тэгэхээр хамгийн түрүүний зүйл бол ерөөсөө сандарч болохгүй гэсэн үг. Сайхан дээшээ хараад цээж дүүрээ амьсгалаад бие сул тавиал хөвчих хэрэгтэй. Тэгэхэд хүн живэхгүй. Гүнзгий сайхан амьсгаа чэжээр дүүрээ амьсгаа авна гэдэг чинь аартай болчихно гэсэн үг тийм. Тэгэхэд ам хамар хоёр бол яг усны мандал дээр гарчна. Нүд чих хоёр бол усан дор орцсон байхад хүн живэхгүй. Тэгээд хахад хүн дээшээ хараад хөвчих болдог байхгүй. Энэ бол зүгээр тогтмол усанд. Мэдээж урсгал усанд бол маш хэцүү л дээ. Гэхдээ хамгийн түрүүчийн юм бол яах ёстой бол мэдээж сандарч болохгүй гэсэн. Живэх аюулд орчихсон хүн та ер нь зөвлөж юу гэж хэлмээр. Тэг үзүүлэх тийм зүйл ээ нөө. Гэхдээ одоо бол маш хэцүү живж байгаа хүнд одоо тэрнээс одоо юу гэдэг улаан гişүн шиг 2-2-оор согслаад гардаг тийм түүх ихэд байхгүй усч юу. Усан живж байгаа хүнийг аварна гэдэг бол ерөөсөө амьд үсэн хэрэг байдаг. Жишээ нь би бол нэг 10 гаруй хүн бол уснаас авчихсан. Тэгэхээр тэр болгон бол маш хэцүү. Яагаад гэвэл яг усан живж байгаа хүнийг очиж шууд барьж авч болдгоо байхгүй. Сандарч байгаа хүн чинь бол зүгээр хаа дайралтсан газаасаа барьж татчихдаг тийм ээ. Тийм болохоор бол яадаг бол бид нар шинэ оюутан байхад Герман зааж ирсэн. Хойноос нь очиод аавна. Эсвэл урдаас нь очиод элгэрүүн тэр тухайн алдуулдаг байхгүй. Бүр тэгжээж ухаан алдсныхан дараа авахгүй бол яг живж байгаа хүндээ шууд хашаа бариад авах юм нөгөө хүн чинь ингээд тас тавьчихдаг. Тэгвэл хоёулаа живсэн тохиолдол бий. Тийм болохоор бол ерөөсөө усанд бол үнээр чадахгүй бол одоо ус орох ерөөсөө хэцүү. Тэрнээс л живж байгаа хүнд одоо тэгээд аврагтантай ихэд бол хэлэхэд бол тийм бол өндөө байхгүй. Хамгийн гол зүйл тайван байх хэрэгтэй. Маш тайван байх хэрэгтэй. Хүн сандарснаасаа болоо живчдэг тийм болохоор тайван байх хэрэгтэй гэдгийг л одоо зөвлөмөр. Тэрнээс биш одоо үнэхээр одоо гав ганцаараа байж байгаа бол устай орох хэрэггүй шүү дээ. Заавал мэддэг чаддаг хүнээс асууж ээж багшаас асууж ээж орох хэрэгтэй. Тэрнээс Монгол бол одоо тийм их устай их нутаг орн биш. Гэтэл одоо 65 хүн асуурна гэдэг бол дэндүү их тоолд тий. За миний энэ мэдээж л бол харааны шил. Хасах 6-гийн харааны шил. Тэгээ энийг яагаад гэж би ч одоо хасах 6-тай. Тийм болохоор усан дотор сайн харна. За малгай яагаад өмсөж чинь гэхээр яг ус бохир гэдэг. Тэгээ элдв бөөсмөрс наалтчих юм билээ мэдэх одоо урсаж байгаа тий. Энэ бол одоо долооны костюм. Нийсээ баяр сайхнаас авч өмсөж байна. Гэтэ энэ одоо яг усан сэлтийн юу нэг би мэдэхгүй. Манайд Монголд байдаг болохоор тийм ээ. Нөгөө виндсерфинг гэх чийж болно тий. Виндсерфинг гэх. Зүгээр ийм костюмууд бол янз бүр бий л дээ. Дулаалга их гэж. Энэ бол чинь ус нэвтэрч байгаа шүү дээ. Ус нэвтээд өөрөө энэ чинь усан шингэждэг. Дахиж ус татдаг байхгүй. Тэгэхээр бие халууныг бас барьцдаг. Эсвэл бүр гүний бол ингээд бүр ирцэн ус нэвтэрдэггүй гэж бас байдаг. Эсвэл одоо манай энэ хүүхдүүд өмсөд байгаа болохоор эдгээр бол зөвхөн юуных усан дээр гулцахад их хэрэгтэй. Тэрнээс усны дулаан бол барьдаггүй гэдэг. Тиймэрхүү юм байл дээ. Усан зэлэх анхан шатны мэдлэгийг одоо та заана гэвэл боломж байгаа юу? Гэхдээ хамгийн түрүү мэлхий сэлж сурах хэрэгтэй. Яагаад би тэгжилж байгаа нөхөр ерөөс намайг сурж байхад жишээ нь зүүн Германд бол мэлхий сэлтийг хамгийн түрүү заадаг гэсэн. Мэлхий сэлт гэдэг яг ингэж би түрүү сэллээ шүү дээ ингэж харуул. Энэ бол мэлхий сэлт. За мэлхий сэлэхээр яадаг хөр хүн бол ядаргах багтай. Шүрмэс татах тийм элдэг боломж бол арай бага. Тэрнээс даллаас сэлдэх тийм үү дэлхийн сэлж яхад бол шүрмэс татчих болно те. Мэлхий сэлтэд яхад хүн бол эхлээд усан дотор ингээд сайхан бассейнд очиод нүүрээ шин усанд ингэж хийгээд сурах хэрэгтэй байхгүй. Шин хүмүүс бол нүүрээ хийчихэд нүүрээ ингээ арчдаг. Шин усан дотор ингэ дүрчээ нүүрээ арчихгүй. Янз бүр юм байна. Усан дотор амьсгал сурна гэсэн. Усан дотор агаараа амьсгалаа гаргаж сурна тийм ээ. Гэтэ энийг бол шин нэг удаагийн 30 минутын яриагаар бол ямар ч юм тус зааж өгөх хэцүү. Яг одоо тогтмол усанд очоод харуулад дасгалыг хийлэгжиж усан сэлж сурахаас биш. Тэрнээс манайхны хэлдэж тийм нохоо самартал гэдэг сэлт ерөөс хаанч байдаггүй тий. Эсвэл даалгахтаа манай хүмүүс яад ингээ хоёр тишээ толгойгоо хаяад одоо гудамжийн сэлт гэдэг штеп. Тэгээ гарныг нь хөдөлгөө маш буруу. Шинэ гар бол усан дотор ингэ татж байгаа. Усаа орлоо. Ороод урагшин сонгож өгөөд усаа барина гэдгийг. Тэгээ гарагшин жоох ингэж өгөөд доогоор татаа гарам төлхөө тав. Энэ хөдөлгөөн бол хурднаас удаанаас эхлээд хурдсаа дуустдаг гэх юм уу. Энэ бол техникийн асуудал. Техникийг бол сайжруулж болно. Тэгэхээр хамгийн түрүүн хүмүүс яах ёстой бол усан дээр л ерөөсө бие тайван чөлөөтэй байх сурах хэрэгтэй. Энэ бол усан живэхгүй байх хамгийн анхны одоо боломж гэсэн үг тийм. Интернетэд би уншиж хахад
устай ингээ ярилцаад тийм ээ усыг хайрлж ингээ жуух нь эрүүл мэндэд сайн байдаг ч юм уу те судалгаа явуулсан юм байна л да Эрдэмтэд. Ус уухахаа өмнө Эрдэмтэд нь одоо хайрлал одоо миний биед хэрэгтэй ч гэх юм уу. За нөгөөх нь одоо үзэн ядаж хараагаал ус ер нь хийнээр ихтэй хэлэхтэй гэж бас Эрдэмтдийн тийм судалгаа юм байна. Гэхдээ харин тийм байдаг. Гэхдээ би бол тэрийг мэдэхгүй. Гэхдээ би бол хэзээ ч усчин гол руу гал одоо би засдаггүй. Нөгөө тийш очиж лосын хаан урлна гэж нэрлэдэг шүү дээ. Нээс одоо би лосын хаан байдаг гэдэг чинь итгээд байхгүй. Гэхдээ усчин юм л хийж ус руугаа би засдаггүй байхгүй тий. Ус бол ер нь хэрэгтэй. Одоо шинэ дэлхий дээр одоо хүмүүс ярьдаг л да. Би шинэ 4 жилийн өмнө шүү дээ 2007 онд 5 жилийн өмнө 4 жилийн өмнө өөр нүрт 20 км 300 м-сэн. Би зогсолтгүй ганцаараа сэлсэн хажуудаа зайвгүй тийм. Дэлхийн рекорд бол одоо шинэ хамгийн хол сэлсэн дэлхийн рекорд Кубас Америкийн нэгдсэн улсын Майами хүртэл 189 км газар сэлсэн байдгийг. За. Сүүзен Мароны гэж Австралийн эмэгтэй 97 онд. Тэгээд тэр сэлхтээ яаж хэлсэн бол Карибын тэнгис ч одоо айгүй их юут акултай дулаан газар акул байдаг шүү дээ 30-аас дээш градус. Тэгээд усан онгоцноос ийм 3-4 метрийн хэмжээтэй том төмөр торх өнжүүлээд тэрэн дотроос хэлсэн байхгүй. Тэгээд усан онгоцон дагаад явсан. Шинэ одоо саяхан телевизээр гарч ирсэн та нийтүдч байгаа 61 настай нэг Америк сэлгч Америк хүүхэн одоо бас тэнцэлэх гэж байна. Бас Кубас юу хүртэл Флорида хүртэл бас сэлэх гэж байна. Бас 70 км газар. 20 км сэлнийдэг бол Монголын хувьд рекорд үз. Өөр нь тэгс хэлсэн байхгүй. Шинэ бид бол хамгийн анх 2004 онд юм байна. Өгийн нуурыг өдөр би хүүхдүүдтэй хөндлөн гарчлаа. Бус нь жоохон хүүхдүүд миний хүүхд шиг ач шиг хүүхдүүд байсан. Тэгээд эднэртэй оролдоо би хоёрт орж ирсэн. Нэг 3 км 290 м газар. Тэгээд сая манай энэ хүүхдүүд энэ баяр сайхан багштай ган төмөр багштай энэ хүүхдүүд яваад Тэрхийн цагаан нуурыг бас 4.8 км орчим газар хөндлөн сэлээд гараад ирсэн байна. Тэгэхээр айжмдаа бол манай ийм холын зайн сэлт бол бас хөгжих ёстой л гэж бодож байна. Би ягаад холын зайн сэлт Монголд илүү боломжтой гэхээр Монгол хүн бол их Европынхонтой адилхан их өндөр биш. Гар бол их хурд биш болохоор ойрын зайн сэлтэнд бол бас шанс муутай л да. Арай муутай баг. Зөвхөн холын зай төвчсүр хатуужил шаардсан тэр нөхцөл бол Монгол хүн бол тийм зайд бас их боломжтой л гэж бодож байна. Монгол ер нь усын спорт ер нь бас их шин төрөлжүүл гэж хэлж болох тийм зүйл шүү дээ. Манайд Монголд анх 1966 онд Зүүн Баянгийн бассейн гэж байхад тэнд улсын аврал шалралт тэмцээн болж исэн. Тэнд анх манай Баяраа багш 3 алтан медаль авч ирсэн юм. За Баяраа багшийг бол бид нар Монгол улсын одоо усан спортын загалмайлсан эцэг гэд нэрлэдэг л дээ. Тэр маань одоо бурхан болцсон. За түүнээс хойш яг тогтмолшгүй усан спортын аврал шалралт тэмцээн бол явж исэн. Харин сүүлийн хэдэн жил тун таархан болчихлоо л да. Олон улсын тэмцээнд ер нь хэр оролцсон юм бэ? Олон улсын тэмцээнд манайхнаас анх Наранбаатар гэж залуу манай одоо мастер болсон залуу олон улс дэлхийн аваргад анх оролцож ирсэн. Тэрний дараа Сидней олимпиад манайхаас анх 2 тамирчин явж ирснээс хойш одоо монголчууд бол спортоор усан спортоор ер нь оролцож байгаа. Харамсалтай нь бол амжилт нэг төдийлөн сайн гарахгүй. Тэгээ энэ юутай холбоотой гэхээр би бол бодож байна л цэвэр одоо дасгалжуулагчтай холбоотой. Өөрөөр манай усан спортын холбоол таарах ажиллаж байна гэсэн үг. Тэрнээс би одоо 50 гарчаа залуучуудаа уралдаад урд тойрон ороод явна гэдэг нь миний сайныг хөш залуучууд муу байна, бэлтгэл муу байна гэсэн үг шүү дээ. Эрдэл тэр. Артмтай хамт нэвтрүүлэг энэ түрээд өндөрлөж байна. За манай нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт за бөхөр ярих юм бол мөнхөт аврагтад үзгүүц Ахмад Усчин Арслангуй одоо манай нэвтрүүлэгт оролцлоо. Танд маш их баярлалаа. Тэгэхээр энэ жилийн хувьд гэх юм бол өөрөлдөлт он гарсаар одоо Монгол улсын хэмжээ нийтдээ 65 хүн усан дамнасаа алдсан. Тэгвэл усан спортоор хичээлэх юм бол таны эрүүл мэндэд маш сайн. За тэгээд дээр нь сэтгэл санааны хувьд ч тэр ер нь чөлөө цагаа өнгөрүүлэхийн хувьд ч тэр усан спорт танд хэрэгтэй гэдгийг Арслах та бүхэн мөн яг энэ усан спортын ач холбогдлыг та бүхэнд ярьж өглөө. Тэгэхээр хэрвээ та бүхэн усан спортоор хичээлхийг хүсвэл зам үн сонирхож байгаа бол өдөр болгоны туулгаалдаар ирээд Арслан ахаар одоо техник заалгаад тэгээд одоо усан спортоор үнгүй одоо суралцах ийм боломж бол байна. Тэгэхээр доор одоо энэ гарч байгаа нь Facebook хаягаар тийм ээ. Арслан ахын хаягаар одоо та бүхэн холбогдоод хэдэн цаг үед яаж өрн туулгаалдаар уулзч болох юм, яаж техникээ заалах юм гэдгийг мэдэж авах боломжтой. Анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа.